Хүн бүрийн хүсэл тэмүүлэлд орших аз жаргалын тухай ойлголтыг бид тэр бүр тунгаан бодож бусадтай хуваалцаж чаддаггүй. Та бидэнтэй ижлэхэн игэл хүмүүс аз жаргалын тухай юу гэж боддог талаар бид сонирхсан юм. Наа сайн байна. Сайн байна. Та уйлдгүй. Вэ хаяа л үлдэх шүү дээ. Би юу уйлдаг? Би уйлдаггүй. Гэмтгээрээ эсвэл өөр хүн муухай ашлал уйлдаг. Амар ээрдэг. Жохон юм дээр л амар болчихдээ. Багтаа ингээд нэг тэмээ миний шүлэг байдагс аахгүй нэг ингэн гол инг ботох хоёр нэг төөрөө пөөлж мөлээд тэг би уйлаад. Ер нь уйланхаа гэж хэлж болно. Нэг уйлдаг шүү дээ. За ер нь уйлна шүү. Ер нь тэгэл нулимс ойрхон доо. Жохон уйрамтгай ч юм уу, өрөвч ч юм. Багтаа гайгүй уйлдагс. Тэгээд харин одоо л амар уйлдаг, амар эмоцтой. Давуурлахаараа арай уйлдаг юм байна. Тэгэл хүн өрөвдөж уйлна. Тэгэл ээж болцсон чинь бүр уйлахаа дээрээ уйлахаа болцсон тэгэл. Хүүхэд төрүүлээл ер нь их хүн болол хүн айгүй их уйлгал болчдөг юм билээ. Их уян болчдөг юм байлээ. Хүн яагаад уйлдаг вэ? Мэдгүй. Хүнд гомдоод ч юм уу. Дагнаас. Яг загнуулаад тэгэл гомдож бодохоор л хэлдэг. Өөдгөр гоног тийм бодогцсондоо харин дурсамж чи ингээд бодогдоод тэгэл. Өчтөөс сэтгэл хөдлөл мэдлэл гарах гэж л уйлдаг л. Одоо ч нөгөө сэтгэлээс зүгээ илэрхийлж, үгээр илэрхийлээ тэр болгонд би баярлж гин, гунж гин, би чамд ууралж гин гэж болохгүй. Хагачлаа баярлдаг ч юм уу, тийм үедээ л уйлж магадгүй би баярлахтаа нөх уйлж үзэг. Итгэж явсан хүндээ гомдоод уйлах те. Янз бүрийн байдлаар болдог. Ер нь тэгээд уйлахгүй бол дотор байгаа юм гардггүй. Сэтгэл нэг жоохон бүглэрөө үсэд тэр ингээ гарч тайвширдаг болов гэж боддог шүү дээ. Аз жаргал гэж таны бодлоор юу вэ? Гүшт. Амар гоё өвтэй нэртэй аав ээж гэр бүлийнхэнтэйгээ тэгээд хамтдаа зүг амьдрах. Бүх байгаа юмдаа сэтгэл хангалуун гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ хамт Ширээгээ төрөл бүүнлэг гоё нээлтэл суух гэж. Гэр бүлтэйгээ ханлаад жаргалаа. Өөрч нэг аз жаргалтай юм санаа буухгүй л. Өдөр тутамд одоо хийх ёстой ажлаа хийгээд дуусгажуул аз жаргал, хүнд хэлсэн амлалтаа биелүүлжүүл аз жаргал. Одоо өөрийнхөө дуртай юмыг хийгээл тэгэл амар гоё кайф мэф аваад тэрийг л аз жаргалтыг багт. аз жаргал гэдэг чинь ерөөхдөө бас тэгтээ айгуу том цар хүрээтэй ойлголт л доо. Бас би яг тиймтэй олчвол нэг аз жаргалтай болно гэсэн юм бол аахгүй. Өнөөдөр хоолны мөнгөгүй хүн те маргааш хоолны мөнгөтэй болоод ингээл санаа амар болж байгаа л тэр бас нэг бодлын аз жаргал те. Яг миний хувьд бол өнөөдрийн байдлаар мэдээж аз жаргалтай. Тэгтээ миний бодлоор бол миний хувьд бол хамгийн том аз жаргал бол эрүүл мэнд. Гэр бүлээрээ илэг бүтэн тэ өвчин зовлонгүй эрүүл сарвал амьдралтай байхад одоо бусад аз жаргалуудыг бол бүтээж чаддаг бах гэж бодож. Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч болох уу? Нэг аз жаргалыг худалддаг. Яагаад гэх юм бол аз жаргал чинь хувь хүнээс ингээ гардаг. Юу гэж болох вэ угаасаа? Гэр бүлийг худалдаж авч чадахгүй шүү дээ. Ер нь аз жаргал дандаа үнэгүй ирдэг шахав. Хүнийг баярлуулж ээж, ажлаа бүтээж ээж, хэн нэгэнд тусалж ээж. Хүмүүс мөнгөөр худалдаж авч чадахгүй гэж хэлдэг юм байлээ. Гэхдээ миний хувьд бол үнэн гэж боддгоо. Ямар ситуацид байгаа ч гэдэг юм уу тохиолдлоос шалтгаалж магадгүй. Мөнгө бол ач холбогдолтой шүү дээ. Мөнгөгүй бол тэгэл бас хэцүү шүү дээ. Эрүүл мэнд гэр бүл мүлээс бусдын тэгэл мөнгөөр л авна шүү дээ. Өнөөдөр би энийг мөнгөөр авчлаа ч гэдэг юм уу тэрнээс болж би аз жаргалтай болчлаа ч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдлууд бас байх л та. Бас бодгол асуудал тий. Төрхөн зургийн л аз жаргалыг худалдаж аав. Одоо аз жаргал гэдэг юм тавцсан байлаа шүү дээ. Тэнгүүд тулгуур юм багнууттай тэр нь 3 ч юм уу. Тэнгүүд нэг нь мөнгө. Мөнгө хийжээж бас энэ чинь амьдралаа бас нэг сайхан тохиолж сайхан амьдрахын төлөө явна л да. Тэрнээс биш Үүрдээ үргэлжлэх тийм аз жаргалыг бол худалдаж авч чадахгүй зүгээр л хэрэгцээг аа. Таныг юу аз жаргалтай болгодог вэ?
Өглөө өмнө бэлэг өгөхөөр. Өөр хүн чам цаахан ашиглаад чамтай гоё харьцчихвэл хоорондоо гоё өвтэй найртай тэгээд хэрүүл маргаангууд тэгээд тиймэрхүүл амьдрал. Дуртай юм их ад жаргалтай болгоно. Гэр бүл, найз өхөн. Миний үр хүүхэд. Орой ажилласаа дараал орж ирвэл бас үлээд нэг найз нөхдөдөө илүү бас одоо уулзгаа ортох нь ойртоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас жоохон ад жаргалтай өөрийгөө нэг амраагаад ч юм уу. Ээж авьяагаа энийг тэгээд ээж авийнхаа сайн яв. Гэр бүл дотроо одоо юу гэдэг гэртээ ингээд суугаад тэгээ нэлээд нэг тиймэрхүү байх нь ад жаргалтай байдаг. Гэхдээ яг наваа ад жаргалтай болгох юм юу юм гэхээр айгуу том зорилго тавьсан. Тэгээ тэрний хадлаа хичээж байгаа. Тэгээд тэрэндээ ингээд баг арчилтгаа өөртөө гарч байгаа хэцийг харахаа надад их ад жаргалтай санагддаг. Би яг хийх гэж хичээсэн, авахыг хүссэн юм авахтаа ад жаргалтай болтой. Ад жаргалтай мөчөөсөө хуваалцаач. Тэрсэдрээр юм өхөн бэлдэг учраас аав ээжтэйгээ хамт ингээ гадуур зугаалаад тэг явах гэдэг. Ээж болсонд бол хамгийн их баярлалаа. Мэдээж хэрэг хамгийн ад жаргалтай байлгасан юм хизээч мартагдчихгүй юм бол анхныхаа хүүхдийг төрүүлэх. Тэгээд анх аав болж исэн тэр үе ерөөс санаас харддаг. Тэгээд тэр их аз жаргалтай үе байсан. Бага насны хамгийн жаргалтай мөчөөсөө хуваалцаач. За бага насны хамгийн жаргалтай мөч хөдөө явах байсан. Имэдгээ сайхан туглаа хариулаад явдаг байсан мэн гэж бодогдтiin. Манай ээж надад цалингаараа компьютер авч өгч гисэн. Тэгэхэд л амар баярлж исэн да. Тэгээ овшин ингээд Япон киноныг бас дуурайж тоглоно. Тэгээ нэг юм гутал нь айгуу сонирч Япончуудын гутал чинь нэг юм хоёр үетэй те. Тэрийг нөгөө манай их хэрэг дуурайж тоглож байгаа байхгүй юу? Аймсан дотроо нэг шагаа ингээд хийчдэг. Тэгээ хоёр үсгийдээ олгоод тэгээ амар өвдөж тэр чи явхаар ингээд амар өвдөн тэрийг тоохгүй тэгсэн мөртлөө ингээл жижигэн ингээл бааны алчураар ингээл бие бочоод жижигэн алхаал тэгэл тул загаас аваарай, тим загаас аваарай гэл ингээл хай гэл яслаад тэгж тоглолдог гэсэн. Тэр амар дурсгалтай. Гэрээ нөгөө 6 дахь төлхөр нууцтал хүрээд нь штэ нэг авдран дотор хийждэг. Тэрийг хаана гэдгийг мэддэг байхгүй юу? Тэгэл ээж аваа хоёр болохоор битээр ингээл айгүй гэртээ томоотой байгаад ингээ бодоод идэг. Яг өнөндөө бол тэр төлхөрөөр онгоолоо гадаа тоглож жагаад ээж аваа хоёрыг өдрийн цайны цагаар хоолоо их гээд ирэхэд нь буцаад орчдөг гэсэн юм. Тэр л хамгийн сэтгэлээс одоо л гардгүй. Ер нь бага нас гэж дэржгээрэл ажигал. Бага насндаа айгүй ирэх хүүхдтэйсэн. Тэгээ ээжигээ бага нас гингүүл нөгөө ээж санаанд орчих юм л та. Цайжрын газар гэсэн тэр хаа. Амьдралын утга учир юунд оршдог вэ? Амьдралын утга учир гэдэг чинь эвтэй найртай сайхан амьдруулдаг л. Амьдрал утга учир хата. Гэр бүл. Одоо л гол утга учир мөнгө олох л болсон байна. Сургуульд яваад их сургууль цэрэг мэрэгт яваад тэгээ том болоод мэрэгжил зэрэгчтэй болоод эхнэр хүүхдтэй болоод тэгээд өвөө болоод ач мачтай болоод тэгэл боллоо юм шиг. Гэр бүл, найз нөхөд тэднэрийг ингээд намайг өгсөний дараа нэрнлээ дээр байхгүй болсны дараа яг тэр байсан орчин тодорхой нэг хэмжээгээр нэг төвшин архих тийм байх юм бол надад арай утга учиртай санагддаг. Хайрлах та миний бодлоор хүнд хайртай өөрөө хайрлуулаад тэгж амьдрах. Гэр бүлийнхаа төлөө, хоёрдугаар хэрэгцээнийхээ төлөө, гуравдугаар өөрийнхөө хүсэл сонирхлын төлөө. Ээж авдаа буцаж чачийг хариулах. Тэгээд зөв амьдрах. Тэгээд хүн биений хайрлах юм. Би нөгөө 18 тад ээжээ алдсан болохоор ээжгүй хүний амьдрал гэхэлэр юм хоосон, юу ганцаардсан. Тэг би хүүхдүүдтэй бол тэрийг үзүүлэхгүй гэж боддог. Аав ээжтэй бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд уурлуулж гомдож исэн бол уучлаарай гэж хэлсэн. I see trees of green. Бид киноноос аз жаргалтай төгсгөлийг хүлээж гайхамшигыг мэдэрч түүнээсээ сэтгэл ханамж авч чаддаг.
Үүний адилаар та ч мөн аз жаргалыг хаана нэгтэйгээс хайх биш. Яг одоо байгаа амьдралаасаа олж мэдрэхийг хичээгээрэй.